Чи ямар сайхан байна. Стогой дулаах багч. За зөө тэгээд хотод орж ирээд бас өнгөрсөн 7 хоног юу яалаа. Сүмд сууж үзлээ. Сүмд бол яг уу тэгээд Бурхныг магтж जैन, бас хөндлөж जैन тэр пастрын номлолыг сонслоо. Ер нь бол яг уу итгэгч хүн бол ер нь Бурханд итгэгчдэр Библийнхний үгийг хэрэгжүүлснээр амьдралаа сүлдэрдэж тэр үгийн дагуу амьдрэх юм байна гэж ойлгож авсан л та. Ер нь бол яг би энэ хотод орж ирэл өөрөө болгочих гол эцэг их ачийг хариулчих гал ажил төрөл хайгаал. Яг уу тэгтээ яг ажилдаа болсон л та. Тэгтээ бас эхний өдөр бас ингээл оцсон тонж үзсэн. Тэгээ энэ амьдралын өдөр хоног бүрийг өөрөө зохицуулчих га шийдэл ингээл хүндлийг зохицуулчихгүй үзэдсэн чинь энэ амьдралыг жолоод идэх би биш юм байна. Энэ амьдралыг Бурхан жолоод идэх юм. Тийм учраас өнөөдөр хин нэгэнд таалагдах гэж биш. Харин үнэхээр тэр Библийн үгийг хэрэгжүүлж бас бусдыг хайрлж, уужилж бас өөрийнхөө хинбэ гэдгийг бас ойлгосон. Надад бас маш олон тийм гмийн алдаа дутагдлууд байгаа. Уур тийм ээ. Бүхэл төрлийн тэр энэ хүмүүсийн чадамжууд байна. Тиймээс энэ бүгдийг би өөрөө нуугаад юм уу эсвэл энэ бүгдийг би зогсож чадахгүй мэнэ гэдгээс ойлгосон. Тэгэхээр ер нь энэ амьдрал бүгдийг хин хэрэгтэй юм бэ гэж байна. Хүнд бүхэл нөхцөл байдал донд хүн өөрөө хин нэгнээс тусламжийг хайх биш. Харин Бурханаас тусламжийг хайх нь зөв юм байна. Одоо ч гэсэн ингээд хөдөө ээж аваа юм намайг бас хотод ажиллаад бас хүлээж л байгаа. Хүмүүс сайн явж байгаа. Ажил төрөлтөө болсон ингээд баяртай байгаа. Харин энэ бүгдийг бас эцэг хийх ачиг хариулна гэж бас хөдөөнөөс явахдаа маш их тийм том амлалт өгсөн мэт. Энэ буруу юм байна. Эцэг хийх ачиг хинч хариулж чадахгүй байна. Харин хүнийг бүтээсэн жинхэнэ Бурхны хүмүүсийг авч байгаа бол зөвлөдөө хүлээж авсан. Бусдын өмнө хоёр нүргэн яг үннээр амьдрснаар бас зөв шударга. Тэр Библийн үгийг хэрэгжүүлснээр үнэхээр хүн эцэг эхийнхээ бас ачийг хариулдаг юм байна гэж бас ойлгож авсан. Тэгэхээр ер нь энэ дэлхий дээрээс мөнгөний төлөө ч юм уу нэр алдрын төлөө бие биенийг үнэхээр алхаас буцах бүгдийг хийж байна, тийм ээ. Өнөөдөр бид нэр өмсөж зүүж байгаа юм уу, эдэлж хэрглэж байгаа юм эсвэл үнэтэй байшингаар ч юм уу, аль эсвэл дансандах мөнгөөрөө ч юм уу, эсвэл тэр бүх сурж мэдсэн зүйлсээрээ биш юм байна. Харин энэ дэлхий дээр бид нар мөнх амьдрахгүй юм. Цаг хугацаа нь болохоор эцсийн өдөр бид нар явна. Харин байгаа цаг хугацаанд үнэхээр тэр үнэн шудраг зөв бас хичээж ажилсаг байх нь маш чухал юм байна. Мэдхгүй залуу хүн өнөөдөр чамд юу байна, юутай юу гүгээд асуудаг. Бас зарим хүмүүс үнэхээр чи чадах юм уу, мэдэх юм уу, чамд боломж байгаа юм уу гэд маш олон зүйлсийг хардаг бол би өөрийнхөө сул дорой байдлаа мэдснээр харин Бурхан надад юу таалагдгийг гарцыг нээж өгдөг юм байна. Тийм болохоор би өнөөдрөөр сайрах маргааш шиг зэхэрч Бурханд алдрын авах хэрэгтэй. Бүгдийг бас даатах. Бүхий л хүмүүсийн Бурхан өөрийнхөө энэ хүүгийн авралаар дамжуулан зүрх сэтгэлд нь аврагч нь болохыг хүсдэг юм. Тиймээс хүмүүс энэ дэлхий дээр нүдэнд харагдаж гарт баригдаж байгаа зүйлстэй биш. Харин бие биенээ өрөвдөж уулзаж хайрлаарай. Бас хин нэгэн үнэхээр ядарч зүдэрсэн хүн байвал тэрийг туслаарай. Харин зарим нь бас алдаж. Үнэхээр тэр шоронд байгаа хүн болгон муу хүн биш. Тэр хүмүүс өөрийнхөө алдаа дутагдлаа мэдж байгаа, ойлгож байгаа. Зарим тэндээсээ суралцаад бас тэр зүйлийг дахиж хийхгүй сонголтыг хийгээд ч явж байгаа хүмүүс байна. Харин бид нар хин нэг нэгэ гаднах байдлаар юм уу, үндсээр нь биш. Харин Бурхны бүтээлгээр нь хүлээж аваасаа гэж бас Бурхан хүсдэг юм байна гэдгийг л ойлгож авсан. Тийм учраас өнөөдөр болгон нэрээдэн бүхий л өдрүүдэд бас Бурхны зөвшөөрж байгаа өдөр хоногуд бодлоо харахгүй, хулгай хийхгүй бас өөрийнхөө бүхий л тэр бузар булаагийн нүглээ үлдэж амьдрахыг хүсэхгүй байна. Харин сүмд явж байгаа хүмүүс гэмгүй хүмүүс биш, гэмээ мэддэг. Тэр гим нүглийг дахиж үлдэхгүй байхыг хүсдэг. Тэр итгэгч хүмүүс юм байна. Тэр хүмүүс бол үнэхээр амьд Бурханд итгэдэг юм байна. Тийм учраас энэ дэлхийд байгаа бүхий л хүмүүс өнөөдөр бид нар харагдаж байгаагаар биш. Өнөөдөр бид нар юутай юугүйгээр биш. Харин жинхэнэ хүнийг бүтээсэн Бурхныг хүлээж аваасаа гэж чин зүрхнээсээ хүсэж байна. За баяртай.